Геодез зураг зүйн салбарынхан нэрмжит хөшөөгөө үндэсний цэцэрлэг түрээлэнд байгууллаа. Энэхүү хөшөөг 60 гаруй аж ахуйн нэгж 100 гаруй албан хаагчдын хандваар 130 гаруй сая төгрөг цуглуулан босгосон байна. Монгол улсад геодез зураг зүйн салбар үүсч төгссөний 90 жилийн ойг геодез зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага байгуулагдсны 50 жилийн ой хүрээнд олон цуврал арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсний нэг нь Монголын геодез зураг зүйчдийн нэрмжит талбай хөшөөг байгуулах юм а. Энэ бүх дааг тохиолдуулаад Монголын геодез зураг зүйн салбарт ажиллаж байсан болон ажиллаж байгаа үе үеийн төлөөлөл бүгдээрээ өөрийнхөө геодез зураг зүйчдийг алдаршуулж нэгдүгээр нийгэмд оруулж байгаа хөрөнгө оруулалт хийгээд тэгээ бүгд хамтарч хийж хамтарч хагаад Монголын геодез зураг зүйчдийн нэрмжит талбайг байгуулж байгаамаа. Монгол улсын газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хангах хариуцлагатай үүргийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэгдэхэд уул уурхай хөдөө аж ахуй зам тээвэр барилга хот байгуулалт байгаль орчин зэрэг нийгмийн эдийн засгийн бүхэл салбарыг суурь газрын зураг мэдээллээр хангаж геодезийн хэмжилтээр баталгаажуулдаг. Түүний нэг томоохон жишээ нь энэ онд шинээр баригдаж буй төмөр замын бүтээн байгуулалтад 400 гаруй геодезийн инженер, техникийн ажилчид замын бүтцийн төвшин тогтоох ажилд оролцож 100 гаруй инженерүүд хяналтын хэмжилт шалгалтыг гүйцэтгэж байна.